Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийн ивэлдор зохион байгуулагдсан Алтан хайч 2025 хонь нослогчдын улсын аврах шалгуур хангалтгаар тэмцээн Төв аймгийн 100 мод хотноо амжилттай болж аврагуудаа тодрууллаа. Төрийн тэргүүн тэмцээний пенальтын шатыг үзэж хонь нослогчид тэмцээнд оролцогчдод уулзаж санал хүлцлийг нь сонсож амжилт хүслээ. 3 төрлөөр зохион байгуулсан тус тэмцээнд 21 аймгийн 100 гаруй малчин тамирчид авхаад самба ур чадвараа сорин өрсөлдснөөс цахилгаан хүчний мэрэгжлийн төрөлд Архангай аймгийн Хотон сумын малчин Эрдэнэ цогтын баасан дорж, цахилгаан хайчны сонирхогчдын төрөлд Архангай аймгийн Цэнхэр сумын малчин Чулуунбатын Аз баяр, гар хайчны төрөлд Говьалтай аймгийн Дарив сумын малчин Монгол Улсын авраг малчин Шагдар сүрэнгийн Батмагнай нар тус тэргүүн байрыг хүртлээ. Архангай аймгийн Хотон сумын малчин Эрдэнэ цогтын баасан дорж 2026 онд Шинэ Зеланд улсад зохион байгуулагдах хонь нослогчдын дэлхийн аврах шалгууруулах тэмцээнд оролцох батламж мөнгөн тэтгэлгийн хамт Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхээс гард авсан байна. Баяр хүргэе. Гадаад улсад орж ирсэн. Энэ тэмцээн маань Монголд анх удаа болж байгаа тэмцээн байгаа. Шинэ Зеланд улсад нэг улсын аврагчлал Golden Share гээл нэг бас нэг жоохон жижиг тэмцээнүүдэд оролцож байсан. Эхний жил Онхороо гээд нэг хэргалтын тэмцээн болж байсан. Тэр нь 4-р байрыг эзлээд өнгөрсөн жил Speech гээд нэг хурдан хэргалтын тэмцээнд бас 4-р байр эзэлсэн байгаа. Одоо улсын тэмцээн нэр нь онцлог нь ямар байдгүй? Энэ болж байгаас ямар ялгаатай байдгүй? Нэг ялгарх юм байхгүй сайхан болж байна. Тий. Яг нэг анх хэдэг утгаараа жоохон монголчууд нэг жоохон дуршлаггүй, жоохон тэмэл байна. Тэрнээс л ингээ олон улсад монголчууд маань их гараа дадлагдсан байгаа, их олон залуучууд явсан байгаа. Тэмцээнийг малын эмч, мал зүйч, ноос судлаач, малчдын төлөөлөл болон Шинэ Зеландын олон улсын зэрэгтэй шүүгчид шүүн явууллаа. Цахилгаан хүчний төрлийн шүүгч Ларри Кларк Австрали, Шинэ Зеланд, Итали улсад хонь хэргалт хийж байсан туршлагатай. Өдрийн дээд амжилт 8 цагт 599 хонь хэргадаг. Сүүлийн 20 жилд өөрийн хэргах мэрэгжлийн төвийн бизнесээ эрхэлж байгаа. Монгол улсад 2023 оноос эхлэн сургалт дадлагжих хөтөлбөрт ажиллаж байгаа юм байна. Би 70 настай 50 жил хонь хэргэж байна. Монголд 2 дахь удаага ирж цахилгаан хайчаар хоньны ноос хэрах сургалтын багшаар ажиллаж байна. 1961 онд Шинэ Зеланд улс хонь хэргэгчдийн тэмцээнийг анх зохион байгуулсан. Энэ тэмцээн Монгол улсад болж байгаад баяртай байна. Монгол улс хонь хэрхтаа гар хайч хэрэгэлдэг, харин залуучуудад технологийн дэвшлиг хэрэглэж цахилгаан хайчаар хонь nooслох, түнчлэн эдгээр залуучуудад ажлын байртай болгох зорилготой. Тэмцээний шүүлтийн шалгуур нь цаг, ноосны чанар, хоньны бие эсгээгүй байх, ноос үлдээгүйгүй байх дүрмтэй байдаг. Малын гаралтай түүхийн эдийн боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх цагаан алт үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан уг тэмцээн хоньны ноосны үн цэнийг өсгөх, хаягдалгүй ашиглах, носон бүтээгдэхүүний эцсийн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой төдийгүй малчдын хөдөлмөрийг хөнгөвчилж цаг хугацаа хэмнэсэн технологиг нэвтрүүлэх, сурталчлах, таниулах, түүнийг эзэмшсэн залуусыг урамшуулснараа онцлогтой боллоо. Тус тэмцээнийг Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Төв аймгийн засаг даргын тамгын газар, жижиг дунд үйлдвэрийн газар болон Монголын носон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо монголчуудтай туршлага хуваалцсан үн цэн бүтээй төрийн бус байгууллагууд хамтран зохион байгууллаа.